За сайн байцгаана уу? Та бүхэндээ нас ахих тусам заавал багасгах 5 зүйлийн талаар хуваалцж байна. Нас ахих тусам хүний бодисын солилцоо удаашрч эдисийн нөхөн төлжөд саардаг тул залуу нас, эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалахын төлөө амьдралын хэм маягаа ухаалгаар өөрчлөх шаардлагатай болдог. Шинжлэх ухаан болон гоо сайхны мэргэжлүүдийн зөвлөдөг нас ахих тусам заавал багасгах ёстой 5 зүйл. Нэгдүгüүрт нь чихэр болон боловсруулсан нүрс усаа багасгах. Нас ахих тусам бие махбод сахарыг боловсруулах чадвар нь мууддаг. Илүүдэл сахар нь арсны калорийн эластин уургийг задалж глюкоз хэмээх процессыг үүсгэдэг. Энэ нь арсыг унжуулж гүн үрсэлээ суулгах гол шалтгаан болдог. Иймээс цагаан элсэн чихэр хийжүүлсэн ундаа цагаан гурлын бүтээгдэхүүнийг багасгаж бүхэл бүрийн хүнс, жимс, хүнсний ногоог хэрэглэх хэрэгтэй. Ахмад наснуудын хувьд илчлэгийн ихэнх хувийг нүрс уснаас авдаг төдийгүй уургийн хэрэглээ хангалтгүй, давсны хэрэглээ их, витамин D зэрэг микроэлементүүд дутагдaltaй байдаг байна. Тиймээс хоол тэжээлийн нийгэмлэгээс дараах 5 хүнсний төрлөөс тэнцвэртэй хооллохыг зөвлөж байна. Үүнд үр тариа, уурга, хүнсний ногоо, жимсгэн сүнс үн бүтээгдэхүүн орно. Хоёрдугаарт нь идэвхгүй суугаа амьдралын хэм маяг. Нас ахих тусам булчингийн мас жил бүр багасдаг. Тасралтгүй сууж ажиллах нь цусны эргэлтийг удаашруулж эсүүдэд очих хүчил төрөгчийн хэмжээг бууруулдаг байна. Энэ бие махбодыг төдийгүй арсны өнгийг цонгохоор үхэцэн мэт харагдуулдаг гол хүчин зүйл болдог. Өдөр тасралтгүй суух хугацаагаа багасгаж 30 минут тутамд босож сунах хөдөлгөөн хийх хэрэгтэй. Идэвхгүй байдлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлийг бууруулахын тулд 7 хоногт дор хаяж 150 минут тогтмол дасгал хийж суух хугацааг багасгахыг зөвлөж байна. Судалгаагаар идэвхгүй байх нь илүүдэлжин, тархалалт, 2 дугаар зэргийн чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар, эрт нас баралттай холбоотой болохыг тогтоожээ. Удаан хугацаагаар суух нь бодисын солилцоог удаашруулдаг гэж үздэг бөгөөд энэ бие махбодын цусны дах сахар, цусны даралтыг зохицуулах, биеийн өөхийг задлах чадварт нөлөөлдөг. Их Британий ихэнх насанд хүрэгчид өдөрт 9 цаг орчим сууж өнгөрөөдөг байна. Үүнд зурагт үзэх, компьютер ашиглах, унших, гэрийн даалгавар хийх, машин, автобус зэрэг галт эргээр ажиллах зэрэг орно. Гэхдээ унтах нь үүнд ороогүй болно гэжээ. Хэдийгээр ихэнх хүмүүс дасгалын ач холбогдлыг мэддэг хэрнээ залхуурах эсвэл хөдлөхийг хүсдэггүй учраас өдөржин буудан дээр сууж унжих тохиолдол байдаг. Удаан хугацаагаар суух нь хөвлийн булчинг сулруулж, гэдэс бүдүүрч, цусны урсгалыг бууруулан өөх тос хуримтлагддаг. Бие махбодоо тодорхой хэмжээгээр хөдлөхгүй бол биет нь улам бүр сулрах нь гарцаагүй шүү. Тиймээс өдөр бүр биеэ тогтмол хөдөлгөж хэвших нь чухал юм. Эрүүл мэндийн судалгаагаар өдөрт ердөө 30 минут суух цагийг багасгах нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн эсвэл жин хасахтай адил хэмжээгээр цусны даралт бууруулдгийг харуулж байна. Анагаах ухааны мэргэжилтний зөвлөснөөр дасгал хөдөлгөөн хийхгүй ч зүгээр л суух цагаа багасгаж босож зогссноор цусны даралтыг мэдгэцхүйс бууруулж болно гэжээ. Түүнчлэн ялангуяа архаг хүчнээр шаналж байгаа бие махбодын үйл ажиллагаа суларсан өндөр наснууд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэхээс илүү бага суух нь хамаагүй хялбар байдаг гэж мэргэжилтээ онцлон тайлбарлав. Судалгаагаар өндөр наснууд өдөр бүр 9 ба түүнээс дээш цагийг суугаа байдалд өнгөрөөдөг нь тогтогдсон. Гэсэн хэдий ч хүмүүс өдөр бүр хэр суух ёстой талаар цагийн хязгаар тогтоох хангалттай нотолгоо одоогоор байхгүй байна. 3 дугаарт нь шаардлагагүй харилцааг багасгах. Нас ахих тусам шаардлагагүй харилцааг багасгах нь хувиа хичээсэн үүдэл биш, харин сэтгэл зүй, тархины эрүүл мэндийг хамгаалж буй шинжлэх ухааны үндэслэлтэй алхам юм. Нас ахих тусам хүн цаг хугацааны үн цэнийг илүү ухаарч, олон өнгөц харилцаанаас илүү цөөн хэрний чанартай гүн харилцааг эрхэмлэж эхэлдэг. Хов жив ярьдаг, байнга гомдолдог, эсвэл таныг доош нь хийдэг хортой харилцааны биед стрессийн даавар үүсгэдэг. Энэ даавар нь аргашвал, нойргодол үүсгэж, телмээрийг богиносхон эрт хөгшрөлтийн гол шалтгаан болдог байна.
Хүний тарих өдөрт тодорхой хэмжээний эрчим хүчтэй байдаг. Хэрэгцээгүй маргаан хүнд ч хэрэггүй харилцаанд энэ эрчим хүчийн үрх нь таныг ажил амьдралдаа анхаарал төвлөрүүлэх, өөрийгөө хайрлах цагаас хумсалж байдаг. Тиймээс заавал багасгах ёстой шаардлагагүй харилцаануудад эрчим хүчний энерги сорогчд, өнгөс дүр эсгсэн нөхөрлийн харилцаа, хуучны тухгүй гатсан харилцаа, ар хударгаар муулагчд орно. Насаа их тусам найзуудын чинь тоо цөөрч байгаа мэт санагдаж байвал битгий санаа зов. Харин та тарих сэтгэл зүгээ эрүүл байлгаж буй үйл явц юм шүү. Шаардлагагүй харилцаанаас салж жинхэнэ найз нөхдөдөө илүү их цаг зарцуулах нь ад жаргалтай өндөр наслах нууц юм. Дөрөвдүгüүрт нь шунлаа багасга. Залуу байхтай хүн илүү их зүйлийг өөртөө хуримтлуулах, карьер хөөх, эд хөрөнгөөрөө бусдад үнэлэгдхийг хичээдэг бол насаа их тусам энэ бүхэн сэтгэл зүйн хүнд ачаа болж хуурдаг. Эд хөрөнгө худалдаж авах, өөрийгөө бусдтай харьцуулж илүү дээр гарах гэж тэмүүлэх үед тархин допамин хэмээх богино хугацааны сэтгэл ханамжийн даавар ялгардаг. Гэвч энэ мэдрэмж нь маш хурдан хугацаанд арилдаг тул хүн дараагийн илүү том зүйлийг хүсэж шунлын тойрогт гацдаг. Тэтгэврт гасны дараа ахын ашиг хөвгөлтөөс илүүтэйгээр байгаа зүйлээ хамгаалах ухаан хэрэгтэй. Хүний шуналд хязгаар гэж үгүй. Насаа их тусам бие махбод стрессийг даах чадвар мууддаг. Илүү их мөнгө, илүү их том байшин, илүү нэр хүндийн араас тасралтгүй хөөцөлдөх нь архив стрессийг үүсгэж зүрх судасны систем болон эдисийн залуучах үйл явцыг маш хурдан устгадаг. Хэрэггүй олон хувцас гутал, хэрэгцээгүй тавилга, гоё шимэглэл хуримтлуулахаа багасгах хэрэгтэй. Сошиал медиагийн бүх тренд, мэдээлэл, ховж үеийг хоцорлгүй мэдэх гэж утсаа тасралтгүй ширтэх зуршлаа багасгах хэрэгтэй. Надад одоо байгаа зүйл минь хангалттай гэдгийг ухаарах үед хүн ямар ч айдас төгшөөргүй болж дотроосоо тайвширдаг. Хит их шунал эд хөрөнгө гадаад ертөнцөөс холдохоор та гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эрүүл мэнд, байгалийн сайхан, өглөөний уух, кофе зэрэг жижиг зүйлсийн жинхэнэ амтыг мэдэрч эхэлдэг. 5 дугаарт нь яриахаа багасга. Насаа их тусам өөрсдөө ч анзаардаггүйгээр ярьдаг дөрвөн муу дадлыг багасгах нь чухал юм. Үүнд нэгдүгüүрт нь өвөлгөө багасгах хэрэгтэй. Насаа их тусам өчүүхэн зүйлд олон өөхтэй болж эхэлдэг. Тиймээс өөрийгөө ярианы зуршилд анхаарлаа хандуулж эргэн тойрныхоо хүмүүст хит их өглөхөөс болгоомжлох хэрэгтэй. 20 дугаарт нь дахин тавтан ярихгүй байх. Насаа их тусам нэг ярьсан зүйлийг дахин ярих нь илбэг байдаг. Ярьж буй зүйлээ өмнө хэлсэн үү үгүй юу гэдгээ сайтар тунгаан бодож хэвших нь чухал юм. 3 дугаарт нь гомдлоо багасгах хэрэгтэй. Эргэн тойрныхоо хүмүүст санхүүгийн асуудал, эрүүл мэндийн байдал болон бусад бэрхшээлийн талаар гомдлох нь олонтоо тохиолддог. Энэ бусдаас хүндэрүүлэхэд хүргэх гол шалтгаан болдог гэдгийг ухаарах хэрэгтэй. 4-р нь зөрүү зангаа орхих. Насаа их тусам харилцан ярианд өөрийгөө зүвтгснээр бусдын үзэл бодлыг үл хүндэтгдэг явдал тохиолдно. Энэ харилцаан саад дотор болох үндэс болдог. Насаа их тусам яриахаа багасгах буюу дуугүй байж сонсож сурах нь ухаалаг хүндлэл бөгөөд хамгийн том соёл үндэс юм. Залуу байхтай хүн өөрийгөө бусдад батлах, үзэл бодлоо тулгах, бүгдийг мэддэг гэдгийг харуулах гэж их ярьдаг бол насаа их тусам чимээгүй байхын хүч, бусдыг сонсохын ашиг тусыг илүү ухаардаг. Хүн ярих үед тарих маш их хэмжээний энерги зарцуулж бие махбод физик түвшинд ачаалал авдаг байна. Олон үг чалчих, хэрэгцээгүй маргаанд орох нь мэдрэлийн системийг туйлдуулж стрессийн дааврыг ихсгдэг. Үр хүүхэд залуу үеийнхэнд бидний үед ингэдэг байлаа. Чи ингэж амьдр гэж өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгахаа багасгах хэрэгтэй. Хүн өөрөө асуугаагүй цагт өгсөн зөвлөгөө үн цэнэгүй бөгөөд харилцааг хүндрүүлдэг. Өөрийнхөө амжилт эд хөрөнгө хийсэн бүтээснийг бусдад батлах гэж тасралтгүй ярихаа болох хэрэгтэй. Жинхэнэ амжилт үн цэн нь яриагүй байсан ч таны үйлдэлээс аяндаа харагддаг. Бага ярьдаг хэрэгтэй үед нь ухаалаг дуугардаг хүний үгийг бусад хүмүүс хүндэтгэн хүлээж авдаг.
Бид ярихаа зөвхөн мэддэг зүйлээ давтдаг, харин сонсохдоо шинэ зүйл сурдаг гэсэн алдартай үг бий. Хэлэх үг бүрээ үн цэнтэй болгоё гэвэл эхлээд ярианыхаа тоог багасгаж сонсох чадвараа нэмэгдүүлээрэй. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.